Сайн байцгаана өрхөмөнд үзэгчтэй. Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн уран бүтээлчд, инженер техникийн ажилтнууд спортын төв ордны А танхимаас үзэгч та бүхэндээ шууд дамжуулан үзүүлэх гэж байна. Энэ удаа үзэгч та бүхэндээ энэ он зохиогдож байгаа Монголын бүх ард түмний 14-р спортын их наадмын Таеквондогийн шигшээ тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж байна. Хүн төрөлхтний спортын баяр наадам зуны олимпийн 31-р наадам Рио 2016 олимпийн наадмын өмнө энэ удаагийн бүх ард түмний спартакиад явагдаж байгаараа ихээхэн онцлогтой юм а. Өвөл зуны спортын 18 төрөл, пара 2 төрөл, нийт 20 төрлөөр энэ жил бүх ард түмний спортын их наадам явагдаж байна. Яг энэ цаг мөчид үзэгч та бүхэндээ бид бүхэн спортын төв ордны А танхимаас Монголын олимпийн таеквондогийн холбооноос зохио явуулж байгаа бүх ард түмний спартакиадын таеквондогийн шигшээ тулаануудыг үзүүлэхэд бэлэн боллоо. Монголын шилдэг таеквондооч хэн бэ? 4 жилд нэг болдог олимпийн таеквондогийн шилдэг тамирчдын тулааныг үзэгч та бүхэн тухлансууз сойрох нь. Одоо ингээд үзэгч та бүхэндээ таеквондогийн үзүүлэх тоглолтоор шууд нэвтрүүлгээ эхэлж байна. 10 гаруй тамирчид ур чадвараас өрсөлдөж өнөөдөр шигшээ тоглолтууд болж байна. За ингээд туудахгүй үзэгч та бүхэндээ энэ жилийн таеквондогийн Монголын бүх ард түмний спортын 14-р их наадмын шигшээ тулааныг шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж байна. За Монголын олимпийн таеквондогийн шигшээ багийн тамирчид Филиппиний Манила хотод болсон олимпийн их олох тэмцээнд бүрж явагдсан Тэмүүжин 68 кг-ын жид мөнгөн медаль хүртэж хүн төрөлхтний спортын баяр наадам зуны олимпийн наадам Рио 2016-д оролцох Монголын таеквондогийн анхны эрхийг авсан. 1991 онд байгуулагдсан таеквондочд маань 25 жилийн дараа анх удаа олимпийн наадамд оролцохоор болоод байгаа үлээ. Монголын олимпийн таеквондогийн холбоо олон төрлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Олимпийн таеквондогийн холбоо, оюутны таеквондогийн холбоо, цэргийн таеквондогийн холбоо гэдэг олон шилдэг тамирчид энэ удаагийн тэмцээн уралдаанд оролцож байна. За ингээд 46 кг-ын жингийн аваргын алтан медалийн төлөө тулаан болж Монголын бүх ард түмний спортын 14-р их наадмын авраг тодорно. Улаанбулангаас нэгэн бүлийн оюун түлхүүр, Хөхөлөнгаас надаахын гэрэл дотнор энэ удаагийн Монголын бүх ард түмний спортын 14-р их наадмын энэ жингийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөд бэлэн болсон байна. За Хөхөлөнгийн тамирчдыг та бүхэн харж байна. За эх орны 21 аймаг Улаанбаатар хотын 9 дүүрэг клубүүд зэвсэг түвшний спорт, алдар хороо, хүч, сүлд спорт орныгээд олон шилдэг тамирчид энэ удаагийн 4 жижиг удаа болдог Монголын олимпийн нэрлэгдэх Монголын бүх ард түмний спортын 14-р их наадамд хурд хүч ахваалцсан байгаа сорин өрсөлдөж байгаа маа. Ингээ үзэгч та бүхэн шигшээ тулааны сонирхолтой тулаануудыг Сэлэнгийн хөтлийн дасгалжуулагч Ган гიშг маань тайлбарлаа өргөнэ. За энэ жилийн тулаанууд бол одоо сонирхолтой сайхан өрсөлдөөнтэй болж байна. Хэсгийн тулаанууд хэрүүрнө, хагас шигшээ тулаанууд сая шуугуулсан тулаанууд боллоо. Ингээ шигшээ тулааныхаа тайлбарт орё Ган гიშг. За тийм ээ, энэ жилийн одоо Монголын бүх ард түмний спортын 14-р их наадам маань үнэхээр сонирхолтой явагдаж байна. За одоо алтан медалийн төлөө тоглолтод бол одоо гал ассан сайхан тоглолтод гарнаг итгэж байна. За энэ тоглолтын дараа ихтэй 50 кг-ын жигийн тоглолт ихтэй 50. Аврагч хоёрын батгүй. Аврагчийн батгүй. Өгөөс. За тоглолт эхэлсэн. Дэвжин дээр Монголын олимпийн таеквондо холбооны шүүгч, спортын мастер Хүн Шига шүүн болохоор гарч ирсэн байна. За энэ удаагийн тэмцээн маань мөн одоо электрон цахим шүүлтүүрээр явагдаж байгаа. За эрэгтэй 8 жин, эмэгтэй 6 жинд тамирчид маань хурд хүч авахаалтсан ба ур чадвараас харин өрсөлдөж байна. За энэ удаа бол одоо сайн тамирчид маань бас ялагд хүлээж шин залуу тамирчид нь хүч төрөн гарч ирсэн ийм сонирхолтой тулаанууд их явагдлаа. За тоглолтын 1-р эхэлсэн. За минут маань 2 минутаар тоглож байгаа. Яг дэлхийн одоо олон улсын. За унжлахгүй.
За шүүгч санаалга өгч байна. За санаалга өгнө гэдэг маань нэг удаа санаалга аваад дахин нэг санаалга авах юм бол торгуул олж нөгөө өрсөлдөгч тамир чинь 1 оноо автоматар нэмэгдэнэ. За хашаа туршлагатай тамирчид би энэ ансан тоглолтыг үзүүлж байна да. За баруун талын чавчилтын өшгөлт довтлсон болж амжилтгүй боллоо. За дахин чавчилтын өшгөлт. Зайгаал жоохон орхол хэрэгтэй байна да хөвгөлөнгийн тамирчнууд бол. За баруун талын зүүн. За баруун талын Толичигийн буюу өшгөлт зүүн бөөрөнд амжилттай довтолж Улаанбуулангийн тамирчин 1 оноо авсан бол за хөвгөлөнгийн тамирчин зөрүүлээд 1 оноо авлаа. За энэ тэмцээний хамгийн хөнгөнжин буюу 46 кг-ийн жинд шин залуу хоёр тамирчин пенальдж гарч ирж байна. За чиглэлээр сууж ирсэн тамирчид чиглэлээр суугаа. Тоглолтын 1-р үеийг өндөрлж байна. За баруун үлний хажиг өшгөлт маш гоё амжилттай довтолж авлаа. За зүүн талын Толичигийн баруун бөөрн амжилттай довтолж онооны хайрцаа 1-1 хайрцаатай болж эхний үед удаашруулсан бичлэгээс харагдаж байна. Шууд ихтэй тамирчид ингээд тоглож түүний дараа 96-гийн шагнал гараад нэгэ солигод юм шүү. Энэ ингээд дараа шууд ихтэй тамир явна. Түүний дараа шагнал гараад. За онооны хайрцаа 4-4 хайрцаатай оноо тэнцвээ явж байна. Хөвгөлөнгийн тамирчин 1-р тоглолтод жижиг хамгаалалт дөрөв оноо авсан байна. Улаанбуулангийн тамирчин жижиг хамгаалалт 1 оноо, толгойн дэшиг 3 оноо, нийлбэр 4 оноо. Тоглолтын 2-р үе эхэллээ. За толгой довтлсон болож амжилтгүй. За зүүн талын Парамба Толичигийн амжилттай довтож оноо 5-4 хайрцаатай болж байна. За нэгэн бүл клуб маань Улаанбаатар хотын Баян зүрхт өргөт байрладаг. За Улаанбулангаас гарч тоглож байгаа оюун төлхөөрийн хувьд бол нэгэн бүл клубын Эрдэнэ болгон багшийн удирдлагын дор бэлтгэл сургалтыг базаадаг. За сүүлийн үеийн тэмцээн авралдаанд бол одоо тогтмол амжилтыг үзүүлж өсгөр идэвхтэй юм шин залуу тамирчин таеквондогийн ертөнцид хүч төрөн орж ирж байна. Хөхөлөнгийн тамирчин гэрэл тод Налах дүүрэгт бэлтгэл сургалтаа базаадаг. За Налах хотын таеквондогийн холбоо үүсгэн байгуулагдаад бэлтгэл сургалтаа чамгаа базааж байгаа. Энэ удаагийн тэмцээнд Налах хотын тамирчид маань их өнгөлөг. За хідэн тамирчин пенальдж гарч ирж байгаа харагдаж байсан. За жоохон ойртой өшгөлөх хэрэгтэй байна да. Хөхөлөнгийн тамирчны хувьд бол чавчилтын өшгөлтийг бол их гүйцэтгэж байна. За Парамба Толичиг амжилтгүй.
За дахин толгой довтлсан амжилттай болж байна. За тоглолтын 2 дугаар өндөрлж байна. Өнгөрсөн 4 сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Сэлэнг аймгийн сайхансам хөтөл хотноо Монгол 5 дахь удаага одоо амжилттай зохион явагдсан Монголын таеквондогийн их наадам маань болж өндөрсөн байгаа. За 6 сарын 6-7-нд бага насны улсын авраг шалгалт тэмцээний явуулахаар Олимпийн таеквондо холбоо бэлтгэл ажлаа базааж байна. За дэвжин дээр Налаа хотын таеквондогийн багш дасгалжуулагч Үлдсийма тамирчинд зааварчилгаа өгч байна. Дэлгэцэн дээр Эрдэнэ болгон багш маань харагдаж байна. За тоглолтын шийдвэрлэх 3 дугаар үе эхлээд бэлэн боллоо. За энэ удаагийн тэмцээнд одоо 45 байгууллагын 210 таеквондочин оролцлоо. Маш их тамирчид оролцлоо. Жас шигшигдсэн байгаа шүү дээ. Шигшигдсэн шигшээ тоглолт одоо Монголын ерөөсөө л хамгийн шилдэг тамирчдын спартакиадад хүч сэрэн оролцлоо. Ерөөс хөдөө орон нутгийн ялгаа ерөөсөө харагдахгүй, орон нутгийн хот хөдөөгийн ялгаа байхгүй. Маш гоё өрсөлдөөнөд явагдсан. За хатгаал. Хүчтэй л хатах хэрэгтэй байна да. За толгой довтлоо амжилтгүй. За 2 минутаар 3 үе толдно гэдэг бас л хэрэг бэлтгэл хийсэн. За Улаанмолгийн тамирч оноогоо тэнцвүүлж чадлаа. За өмнө нь л одоо ерөөсөө булангийн шүүгт суугаал оноог тооцдог гэсэн бол одоо өөрсдөө тоглож оноогоо гаргана. За Улаанмолгийн тамирч дараалан 2 оноо авч байна. 6-5 2 3 дугаар үе дээр за одоо ажиллах хэрэгтэй. Шийдвэрлэх үе дээр хамаг юм ал гаргаж тоглох хэрэгтэй. Уг нь оролцоо байгаа. Толгойд нэг ороход 3 оноо шүү дээ. Тэгээ 3 оноо. Хин ч хожих боломж байна. Одоо онооны харьцаа 6-5 гэж байгаа боловч үнэндээ бол нэг тийм хол зөрүүтэй бол биш. Зарим тоглолтын дээр бүр сүүлийн 5 секундэд хүртэл дараад нь толгойд 2-3 өшгөлөөд одоо хатгаж хоноо аваад бүр 12 оноогоор хожигж ивж аваад нөхөд хожиж нөхөд одоо зөндөө байгаа. За онооны харьцаа 7-5. За 4 секундтай 7-7 авчихсан. За 7-7 болсон. Таг дууслаа. За тэнцгээр чинь сунгаа тоглоно. За ингээд голден скар гарч ийн. Түрүүлж оноо авсан. Хин оноо авсан яг Хажин. яг л юм ойролцоод байгаа даа. За ингээд яг цаг дуусах юм бол оноогоо ингээд орж ирсэн. илүү явж ирсэн алдчихж байгаа хөөхгүй. Ийм л одоо энэ алтан медалд гарцсан даймаа шүү дээ. Ингэж л оноог тэнцвэж мэдрэмжтэй тоглож чадж байна. За торгоо агшнууд удааш усан бичлээ сүлж штаб байна. Хамгаалцсан бай тэгараараа. Хамгаалцсан. За дахин довтлсон. Дахин хамгаалчлаа. Маш сайн хамгаалж чадж байна. За тэр зүүн талын өшгөлт бөөрөнд орж байна. За тэр баруун талын өшгөлт бөөрөнд орж байна. Гараар хамгаалахгүй бол оноо өөрөө шууд автоматар гарна. Хоёр өгч зааварчилгаа өгөөл энэ да. Ер нь энэ тэнцүүхэн л байна да. 7-7 дууссан. За одоо ингээд энэ жингийн аваргаар хэн тодорхой гэдэг нь тодорхой. За түрүүлж оноо авсан. Ялна да. Ялна. За хин нь одоо Ахвал Цамбаатар түргэн сэтгэж байгаа л оноогоо авна да. За оноо гарсангүй. За арай хүчтэй өшгөлсөн бол оноо гарахаа байлаа. За хэрвээ энэ хоёрын төрүүлж оноо авахгүй шүүгчдийн саналаа шийдвэрлэнэ.
төрүүлж онаа бол шууд тоглолт зогсох ёстой. Торгоо агшин шүү дээ. Хэн Торгоо оноо сая өгсөн гоо. Оноо гарсангүй. Хүч нь баг гарч байна. Хүч ихтэй үжиж оноо орж Тэр байна. одоо тэр дэлгэцэн доороо оноо нь 14 кг өшгөлсөн байна. Хүчтэй өшгөх хэрэгтэй. За 15 илт өшгөлтэй. Энэ 22-оос дээш өшгөж оноо гаргах ёстой. За цаг дуусах 40 секунд 16 илт өшгөлчлөө. Хүчтэй өшгөх хэрэгтэй. За контакт маань маш сайн нийлэх ёстой. Явж сая уул нь татаад өгчих ёстой байсан да. Байрнаас хоошоо ухарчих юм да. Улаан бол ингэ тамирчин. Ухтуулаад. Тий. Сүрж ороод өшгөлч хэрэгтэй байна да. Гол скор бол хувцаагүй шүү дээ тийм ээ. Одоо ингэ хугацаа дуусна. Тэгээ шүүгчдийн саналаар шийдвэрлэнэ. Тэгэхээр одоо ерөөсө төрүүлж авах хэрэгтэй. Шүүгчд хэнд нь жигч магадгүй шүү дээ тийм ээ. Хамгийн идэвхтэй тоглож байгаа. За одоо 8 секунд үлдчихлээ шүү дээ. За 8 секунд. За цаг дасах 6 секунд. За орсон уу? Араагүй. Аваагүй. Цаг дуслаа. За үнэн цаг дууссан. Гол скороос дуусчлаа. Одоо шийдвэрийг шүүгч гаргах юм байна. За өшгөлтийн хувьас шалтгаалж одоо ялтыг өгд юм байна. 16% өшгөлөлт орсон учраас тэр тоглогч ялж одоо Хөхүлэнгийн тамирчин. Тэгээ нөгөө нь 14%, нэг нь 16-т өшгөлсөн учраас өшгөлтийг нь хуваар нь ялтын тооцлоо. За 14, 16, 22% гэхээр оноо гард юм байна. Энэ автомат самбар дээр бүх цахим сүлжээгээр одоо шүүлт явдаг. Ингээд Хөхүлэнгийн тамирчин тоо дээр аврагын автоматаар хүртэж байна. За Хөхүлэнгаас аврагч спорт хорооны тамирчин Батхүү Хөхүлэнгаас, Улаанбулангаас Хилчин спорт хорооны тамирчин Буян Тулганаар аврагын алтан медалийн төлөө тоглохоор гарч ирсэн байна. За энэ бол 50 кг-ийн жигийн аврагын тулаан байна. За аврагч спорт хороо маань энэ жинд пенальтж байна. За аврагч спорт хорооны дараагаар Монгол улсын авраг хорондоо Эрхэнбаяр авраг маань ажилдаг. Монгол улсын шадар сайдын тушаалаар онцгой байдлын ерөнхий газрын аврагч биеийн дэвний спорт хороонд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтанд орсон байна. За тус спорт хорооны анхны дараагаар 2011-ээс 15 онуудад хорондоо Сүхбат, хорондоо Баяр сайхан нар ажиллаж исэн бол 2015 оноос хойш хорондоо Эрхэнбаяр дарагтай ажиллаж байна. За онцгой байдлын албан агчдын дунд одоо аврагч спорт хороо маань 20 гаруй тэмцээнийг амжилттай зохион байгуулж ажилладаг юм байна. За 50 кг-ийн жингийн шгшээ тулаан Хөхүлэнгаас Батхүү аврагчийн Улаанбулангаас Буян Тулганаар одоо тулаа ихэд бэлэн болсон байна. За энэ жилийн Монголын бүх ард түмний спортын 14 дугаар их наадмын 50 кг-ийн жингийн тулаан. За Хилчин аврагч спорт хорооны хоёр шилдэг тамирчин шгшээ шултрагийн тулаанд шалгарч үлдсэн байна. За цахим шүүлттэй учраас шүүлтийн одоо шалгуураа хийж байна. За өшгөлөлт орсон тохиолдолд оноо ихэн заах вэ? Энийг одоо өмнө нь яг тулаан бүрийн өмнө шалгаж үздэг үзэгч та бүхэнд өмнөх шууд нэвтрүүлгүүдээр бид бүхэн дамжуулга өргөж байсан. Энэ бол олон улсын стандартын цахим шүүлтийн системээр шүүж байгаа. За толгой буюу цээжний хамгаалтанд одоо оноо хүчтэй зохицолтод оноо гардаг үзүүлэлтээр шүүдэг. За одоо шалгаа дахиад юм нэмжтэй хүрч байгаа шиг байна. За дивжин дээр шүүн явуулахаар олон улсын хэмжээний мастер төр тулаг гарч ирсэн байна. За аврагч спорт хороо маань 2012-аас 16 онд одоо дэлхийн авраг шалгалт тэмцээнээс жуудаа саан бүхийн төлд 10 алт, 8 мөнгө, 15 мянган мөнгөн медаль хөрөл медаль хүртсэн амжилттайгаар одоо явж байна. За шавтрагийн тулаан эхлэхэд бэлэн болсон байна. За энэхүү тулааныг эрүүл мэндийн спортын яамны биеийн тамирын спортыг хөгжлийн төвийн дарга жаргал сайхан эрүүл мэндийн спортын яамны мэрэгжилтэй Эрдэнэ сүрнээр одоо хүрэлцээрж үзэж байна. За энэ удаагийн Монголын бүх ард түмний спортын 14 дугаар их наадмын таеквондогийн 50 кг-ийн тулаан үргэлжлээ өгч байна. За ингээд 54 кг авраг.
За энэ хоёрын тоглолт их сонирхолтой тоглолт болно доо. За бүлгийн дамжчин нэг оног авлаа. За толгойд автсан боловч амжилтгүй. За Улаанбаатарын тамирчнууд бол хөлний ажиллагаа бол маш сайн ажил тоглодог. За Дорнод аймагт анх таеквондогийн спортоор одоо бага наснаас эхэлж хичээсэн. Боён толго бол одоо хашир туршлагатай тамирчид нэгэ. За онсон учраас сануулга өгч байна. За Улаанбаатарын тамирчин савнж явахдаа толгойд амжилттай тогтолж 3 хоног өрсөлдөгч тамирчнаас авж байна. За тооны онооны харьцаа 3-2 Улаанбаатарын тамирчин тоглолтыг ашиглаж байна. За одоо ажиллах хэрэгтэй дээ. Одоо хэн бэлтгэл сайтын. За маш гоё. Зүүн талын Роно чипийн шгэл амжилттай тогтож дахин 3 хоног авлаа. Ийм л зүүн талтай хөлний ажиллагаа үнэхээр сайтай тамирчин да боён толгой бол. За унж болохгүй. Ингээ сануулга авчихна. За энэ удаагийн тэмцээн маань бас онцлог гэх юм бол энэ жил одоо Монгол улс түүхэнд анх удаага таеквондогийн төлөөр олимпик авсан. Мөн одоо энэ тэмцээн маань одоо зуны 31-р олимпийн их наадам Рио 2016 одоо давхцаж байгаатай бас онцлогтой байна энэ удаагийн тэмцээн. Хөл хоошоо явсан байж шүү сая. Унж явахдаа л өшгөж шүү дээ. Явж шүү дээ тэр хөл. Гарлаа толгой дээгүүр нь давлаа. Унж явахдаа. Энэ. Тэгээд оноо мөн биз? Оноо. Ингээл контакт нэлээд маш сайн гарч шүү. За хөглөнгийн дамжчин бол одоо хэрэндээ бас толгойгоо маш сайн хамгаалж байна. За боён толгой бол хөл ингэж л одоо ажилтдаг тамирчин да. За сая түрүүний тоглолтоо бол за энэ ганга орсон биш. Хөтлөтийн одоо 0.61-р гал унтраах албаны албан агч аврагч спорт хорон тамирчин ганд орж та нэг онооны илүүгээр ялж алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Гал асан тоглолт болсон. Түрүүний тоглолт бол ганд оржийг ялж иж энэ боён толгой гарч ирсэн. Ганд орж бол сүүлийн 3 жил босоо байсан аврагч шүү дээ. Тэрийг ялж иж ганд орж маань хөр медалийн болцод ангаж цаашид боён толгой гэж алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон байгаа. Унж болохгүй. Оноо торгуулж сануулга аваад. За 12-ын харьцаатай болцсон байна. 8 онооны илүүтэй. За 2 дугаар үеийн тулаан. Улаанбаатараас гар тоглож байгаа Хилчингийн боён тулга 8 оноо илүү явж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын бүх ард түмний спортын их наадам 1961 оноос зохиогдож ирсэн. Энэ жил 14 дахь удаага зохиогдож байна. За Рио 2016 олимпийн наадмын өмнө зохиогдож байгаа онцлогтой тэмцээн болж байна. За оноо 12 хിവэрээ. За Хөвгөлөнгаас аврагч спорт хорооны Батхүү, Улаанбаатараас Хилчингийн боён тулга. За энэ бол 50 кг-ын жингийн шовтрагийн тулаан. За ялсан тамирчин бүх ард түмний спортын их наадмын тэргүүн барьж шалгарнаа. За 11-2 Улаанбаатарын тамирчин боён тулга 1 оноо нэмсэн. Сая Оросдоо. За 54 секундын хугацаа үлдсэн. 56 секундын хугацаа үлдсэн байна. За 2 минутаар тоглож байгаа. За олон улсын жишгийн дагуу. За Улаанбаатар илүү байгаагаа мэдэрсэн байна. Үндсэндээ бол урагшаа яваал өшгөлтүүдийг, хатгалтуудыг хийгээл. За гарын цохилт. Өөдөөс нь тулж орж ирэхэд цээжинд нь гарын цохилтыг хийж байна. За гарын цохилтоор бол соноодуудыг авдаг. За оноо 11-2
За оноо нэлээд тасарсан явж байна. За энэ хөлийн ажиллагаа боён толгой үнэхээр сайн. Ингээд хүлхээ өмгч чинь. За Батхүүгээд бол ажиллах хэрэгтэй дээ. Юу бод санаж ин тэрийг одоо зөрөгтэй хийгээл хожигдсан ч одоо маш сайхан харамсахгүй тоглолтыг үзүүлэх хэрэгтэй. Оноо найрцаа 11-2. За 11-2 байна. За ингээд Монголын тамирчин шаашид одоо бэртлийн улмаас тоглох боломж учраас Улаанбаатараас гарч төгөлсөн Хилчин спорт хорооны тамирчин Боён Тулга аваргын алтан медалийн бодлыг ангаж хөнгөн медалийг аврагч спорт хорооны тамирчин Батхүү хүртэж байна. Баяр хүргэе. Хөлч ус гоё гарч байна. Улаанбаатарын тамирчин Хилчингийн Боён Тулга Монголын бүх ард түмний спортын 14 дугаар их наадмын аваргын алтан медалийн болцлыг хангаж байна. Ингээд 46 кг-ын жингийн эмэгтэйчүүдийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. За нэг тулаан, нэг шагнал, нэг тулаан гэд тэмцээн үргэлжлээ явагдаад байна. За энэ удаагийн шагналыг гардуулахаар эрүүл мэндийн спортын яамны биеийн тамирын спортын хөгжлийн төвийн дарга жаргал сайхан эрүүл мэндийн спортын яамны мэргэжилтэн Эрдэнэсүр нар одоо хүрэлцэн иржээ. За бүх ард түмний 14 дугаар их наадмын энэ жилийн анхны аваргын алтан медаль, мөнгөн медаль, хүрэл медалийн шагналыг гардуулахад бэлэн болсон байна. За хүрэл медалийг Баянгол дүүргийн тамирчин Оюн Чулуун. За мөн хүрэл медалийг Хүч спорт хорооны тамирчин Номинзул. Мөнгөн медалийг Улаанбаатарын нийгэм бүл клубын тамирчин Оюн Дэлхөр. Аваргын алтан медалийг Надаа хотын тамирчин Гэрэлт одноор хүртэж байна. За шагналыг эрүүл мэндийн спортын яамны биеийн тамирын спортын хөгжлийн төвийн захирал Монголын бүх ард түмний спортын 14 дэх наадмын зохион байгуулах хорооны гишүүн Ноён Жаргал сайхан гардуулж байна. За ингээд олон сарын хөтөлбөрийн хөлс хүч медаль авах энэ сайхан агшин гэдэг бол тамирчин хүнд бол үнэхээр одоо хөтөлбөрийн үн цэн гэдэг бол багталтай. Дөчийсэн кг-ийн жингийн тоглолт эхлэхэд бэлэн болсон байна. Хөхөлөнгөөс Алдрын спорт хорооны тамирчин Сувд Эрдэнэ. За Сувд Эрдэнэ маань Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч. Улаанбаатараас Орхон аймгийн тамирчин Батцэг нар эмэгтэйчүүдийн 49 кг-ийн жинд аваргын алтан медалийн төлөө тоглохоор гарч ирж байна. За тус жингийн тоглолтыг шүүн явуулахаар олон улсын хэмжээний мастер Хос Эрдэнэ шүүн явуулахаар гарч ирсэн байна. За тоглолтын 1-р эхлэхэд бэлэн болжээ. За Алдрын спорт хорооны тамирчид энэ жил өнгөтэй байна да. Олон тамирчин финалдж гарч ирж байна. За тус 49 кг-д Сувд Эрдэнэ гарч ирсэн байна. Алдрын спорт хорооны тамирчин байна. За онооны ярцаа нэг тэг. За хөхөлөнгөөс Алдрын спорт хорооны тамирчин
Сомдын Улаанбаатараас Орхон аймгийн Батцэнгэр За хоёулаа бага наснасаа таеквондо спортоор хичээлж ирсэн. Орхон хайрцаа Бэг За толгойд амжилттай. За довтол амжилтгүй боллоо толгойн довтлогоо. За зүүнтлийн Толичийн хөшгөлт чээжинд яасан гоё амжилттай довтлогоо үзүүлвэ сая. Үнэхээр сайхан хоноог авлаа. За дахин зүүнтлийн Толичиг. За сууд эрдний хувьд бол зүүн талтай их оновчтой, хурдтай, хүчтэй хөшгөлт юм тамирчин байгаа. За дасгалжуулагч Эрдэнэбаатар өгч маань харагдаж байна. За цаг дуусч ихний үе өндөрлж байна. За өнгөрсөн 4 сард бол одоо Монголын олимпийн таеквондогийн хувьд бол за Монгол даяар таеквондогоор амьсгаллаа шүү дээ тийм ээ. За үндэсний олимпиа үндэсний шгшээгийн тамирчин Тэмүүжин маань олимпиарх авч за Азийн наадмын хөрөл медальт Малмын Хүнбаяр маань Азийн авараас Аз телевизийн авараас анхны мөнгөн медалийг хүртэж ирлээ. За дасгалжуулагч нар маань тамирчтандаа зөвлөгөө өгч гаргадж байна. За Эрдэнэбаатарын хувьд бол үндэсний шгшээгийн дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер. За Орхон аймгийн дасгалжуулагч Насанбаяр өгч маань за тоглолтын 2 дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Онооны харьцаа 5-1. За толгойд довтлсон боловч хараахан хүрсэнгүй. За зүүн талын Чики, баруун талын Толичиг амжилтгүй. За эргэлтэн өшгөлт гүйцэтгэсэн амжилтгүй. Дивжин дээр унсан учраас шүүгт санал өгч байна. За сууд эрдний хувьд бол өсрийн улсын аврах шалгалт тэмцээнс дараалал алтан медаль хүртэж ирсэн. За Улаанбаатараас гарч ирж байгаа Батцэгийн хувьд бол Орхон аймгийн тамирчин. За өнгөрсөн жилийн Багнуурын одоо тэмцээнээс хөрөл медаль. За сая олж өнгөрсөн хөтлийн цом таеквондогийн наадмаас мөнгөн медаль. За Эрдэнэ хотод зохиогдсон Эрдэнэ чемпион тэмцээнээс мөнгөн медаль хүртэж ирсэн юм тамирчин байна. За энэ жил Монголын бүх ард түмний спорт маань өвөл зуны спортын 18 төрөл, паралимпийн спортын 2 төрлөөр явагдаж байна. За түүний нэг өнөөдөр олимпийн таеквондогийн төрлөөр спортын төв ордны А зааланд явагдаж байна.
ярцээ 9-1. За Сувд Эрдэнэ бол арга бол хашид туршлагатай тамирчин л да. Феррари оноо алдаад идэггүй, нях тоглодог. За энэ утгаараас онооны ярцаа 9-1 ярцад явж байна. За Монголын Олимпийн таеквондо холбоо өнгөрсөн 1 сард за 2 сараас эхлэн календарьчсан төлөвлөгөөний дагуу дотоод дахь тэмцээн уралдаанаа зохион явуулсан. Өнөөдрийг бүх ардны спорт их наадмыг явуулж байна. 2 сарын 27-28-нд Эрдэнэгийн цөм тэмцээний амжилттай зохион явуулсан бол 3 сард Өсвөрийн улсын аварга шалгалт тэмцээнийг зохион явуулж 4 сард оюутны улсын аварга, за мөн 4 сарын 22, 23, 24-нд таеквондогийн их наадмыг Сэлэнг аймгийн Хөтөл хотноо амжилттай зохион явуулсан. За тоглолтын дараагийн үе эхэлж байна. За Сувд Эрдэнэний хувьд бол анх Сэлэнг аймагт Сүхбаатар хотод багш тасалж өгч амар төвшингийн удирдлагын дараа ихтгэл сургалтаа хийж улмаар ерөнхий боловсролын сургуулаа амжилттай төгсөж Батлан хамгааллын сургуульд суралцж байгаа ийм сонсогч байгаа. За Улаанбаатар хотод одоо оюутан болохын хажуугаар таеквондогийн спорт орхитгүйгээр тэмцээн уралдаанд амжилттай оролцож тогтмол амжилтыг үзүүлж байгаа. За онооны ярцаа 9-4 болж байна. За онооны ярцаа 14. Баруун талын Толичигийн өшгөлт амжилттай болж оноо авч байна. За 11-4. Цаг дуусаад 30 секунд үлдсэн байна. За 7-10. За Улаанбаатарын тамирчин давталгал хэрэгтэй байна да. Ажиллах хэрэгтэй. Цаг дуусаад 13 секунд үлдсэн байна. За 2 өдрийн турш тасралтгүй тулдаж өнөөдөр финал дээр гарчсан тамирчид маань. За унсан учраас санаа өгч байна. За тоглолт ойлгомжтой боллоо доо. За энэхүү цаг дуусаж Шүгүлангаас гарч тогссон Сэлэнг аймгийн тамирчин алдрын спорт хорооны тамирчин Батлан хамгааллын сургуулийн сонсогч Сувд Эрдэнэ аваргын алтан медалийн болцыг хангаж байна. За 50 кг-ийн жингийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэлж байна. За хүрэл медалийг аврагч спорт хорооны тамирчин Хөтөл хотын гал унтраагч 61 дугаар ангийн
албан агч, гандарч хөрөл медалийн болзол. За мөн Сэлэнг аймгийн тамирчин орон төгс хөрөл медаль. Мөнгөн медалийг аврагч спорт хорооны тамирчин Батхүү, аврагийн алтан медалийг хилчин спорт хорооны тамирчин Буян Тулгнаар хүртэж байна. Шагналыг гардуулахаар Монголын таеквондо холбооны дэд ерөнхийлөгч Ган Зэрэг багш гардуулахаар гарч ирсэн байна. За мөн шагналыг Монголын таеквондо холбооны дэд ерөнхийлөгч ноён цогт хэрэг гардуулж байна. Энд та тэргээ тоо. За Монголын бүх ард түмний спортын их наадмын таеквондогийн шигшээ дулааныг үзэгч та бүхэнд спортын дуурнаас шууд дамжуулан үзүүлж байна. Таеквондочд маань түүхэнд анх удаа За Монголын бүх ард түмний спортын 14-р их наадмын таеквондогийн шигшээ дулаан шовдрогын тэмцээний дулаануудыг үзэгч та бүхэндээ спортын төв ордноос Монголын мэдээ суугийн уран бүтээл шууд дамжуулан үзүүлж байна. За дараагийн тулаан эхлэхэд бэлэн болжээ. 54 кг-ын жингийн аврагийн алтан медалийн төлөө Хүүхүлангаас Дорнод аймгийн тамирчин Инх Жаргал, Улаанбулангаас Алдар спорт хорооны тамирчин Буян Шигаанаар гарч ирсэн байна. За Алдар спорт хорооны тамирчин Буян Шигаа бол олон улсын хэмжээний мастер. За Дорнод аймгийн тамирчин Инх Жаргалын бол спортын мастер цолтой. Хоёулаа таеквондогийн хар бүс зэрэг дамтаа ийм тамирчид. За Буян Шигагийн хувьд бол улсын аврах шалгалт тэмцээс 2 удаа алтан медаль, 2 удаа мөнгөн медаль хүртэж ирсэн. Олон улсын тэмцээнүүдээс 2 алт, 1 мөнгө, 2 хөрөнгө медаль хүртэж ирсэн ийм тамирчин байгаа. За Дорнод аймгийн тамирчин Инх Жаргалын хувьд бол өсвөр үеийн улсын аврах шалгалт тэмцээнээс 3 алт, 1 хөрөнгө медаль хүртэж ирсэн. Насан туршидчдын улсын аврах шалгалт тэмцээс 1 мөнгө, 2 хөрөнгө медаль хүртэж ирсэн. Өсвөрийн дэлхийн аврах шалгалт тэмцээнд шигшээ 8-д үлдэж ирсэн. Ийм 2 хашир туршлагатай тамирчин алтан медалийн төлөө тулдж байна. За Эрдэнэбаатар засгалжуулагч, Монголын үндэсний шишээгийн засгалжуулагч. Өөрөө бол бас таеквондогоор олон жил хичээлсэн. За мөрөөдөл нь бол олимпийн наадмаас медаль хүртэх гэдэг. Одоо бол ихээ авчлаа тамирчид нь. За дивжин дээр шүүн явуулахаар олон улсын хэмжээний мастер Эрдэнэбаат дивжин дээр гарч ирсэн байна. 25 жилийн хөдөлмөр шүү дээ. Одоо 91 онд таеквондогийн олимпийн таеквондогийн холбоо байгуулагдаад за өнөө хүртэл одоо олон тамирчид хөдөө орон нутгаас ур чадвараас ирж ирсэн. За энэ удаа бол олимпийн эрхийг одоо авсан ийм сайхан амжилттай энэ үед Монголын бүх ард түмний спортын 14-р наадам үргэлжлээ өгч байна. За онооны харьцаа 1-1 31 секунд 30 секундын хугацаа үлдсэн байна. Гоё орлоо доо сая. За санууд За гарчлаа. мэдээж унсан учраас тийм ээ. Санаал авчлаа. Нуруугаа харуулж болохгүй, ухарж болохгүй. Гоё тоглолтыг үзүүлж байна да. Хоёулаа л аргагүй бол хашид туршлагатай тамирчид л да. За олон улсын жишгээр 2 минутаар тулаа явагдаж байгаа. За Алдар спорт хорооны тамирчин. Тэжээр тулаа зогссон. Маш сайхан өндөр өсөрсөн байна. За хөлд нь орооцолтоод
Иргэн онцсон хошин улсын учраас хануулга авсан. За энд бол яг оноо хүрээгүй юм байна. Хүрсэн бол 3 оноо авах болж байсан. За зөрөөд өшгөлтүүд орж иж байна. Орж иж байгаа хөлийн одоо гараар авчирчаад ах шиг харагдаад байгаа юм да. За ингээ онооны харьцаа 2-2-ийн харьцаатай. Алдар спорт орны тамирчин, Дорнодын тамирчид энэ удаа аварга алтан медалийн төлөө өрсөлдөж байгаа. За эх орны өнцөг улам бүрээс 21 аймгаас тамирчид төрөлцсөн ирсэн байна. За таеквондогийн спорт Монгол орны өнцөг улам бүрт 21 аймагт өөрийн салбар холбоогоо байгуулсан дасгалжуулагч багш нар ажиллаж байгаа. За үндэсний шигшээ багм 2012 онд байгуулагдсан. Үүнээс хойш үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн байгуулагдсанаар таеквондогийн спортын тамирчдын одоо ур чадвар дэвшилж Олимпиад оролцох эрхээ хүртэл авсан. Одоо Олимпийн наадамд оролцох эрхээ авсан тамирчин бол Монголын шилдэг тамирчин Пүрвжава Угта Тэмүүжин 68 кг-ын жид авсан. За энэ үеийн тулаа хэрхэн яаж өрнөх нь вэ? За энэ хөдлийн хамгаалт тайлбарлагдсан байна. За энэ нөгөө чип буюу одоо ийм электрон систем. За энд маань саатал гарч байна. За энэ саатал гарууд автомат дэлгэц өөрөө зогсдог. За онооны харьцаа. За 5-3. Толгойд ямар гайхамшигтай довтлогооны юм үзэг вэ. Ийм л тамирчин да Улаанбаатарын тамирчин. Онооны харьцаа 6-3. Ерөөсө тоглолт илүү хөдөлгөөн хөвөл одоо ийм хашид урчгаар тамирчид оноо алчих гээд байгаа учраас би энэс ансан тоглолтыг их үзүүлээд байна да. За энэ хөлөнд өмссөн аймс маань бол электрон аймс байгаа. За дахин толгойд амжилттай болчих. За хөхөлөнгийн тамирчин чавчилттай өшгдөг араас нь давталж үзүүлж байна да. Шүүгчийн зөвшөөрлөг хамгаалт хэрэгцээг оролдохгүй. За хөхөлөнгөөс гарч тоглосон Дорнод аймгийн тамирчин Инх Чаргалын орд бол өнгөрсөн 2015 оны 9 сард зохиогдсон Монголын хүүхдийн спортын их наадмаас алтан медаль хүртчихсэн тамирчин байгаа. За тоглолтын 2 дугаар өндөрлж байна. За чэйжэнд хатгаж өшгөлж оноо авч байна. За толгойд тэр нүүрэнд ямар гоё довтлж байна. За толгойд хурж оноо авлаа. За алдар спорт хорооны тамирчин Буян Шага бэлтгэл үнэхээр сайтай байна. Зайг маш сайн мэдэрч байна. Маш гоё тесрэлттэй тоглож байна.
네, 다음 때는 70kg 중에 자기 나가고 За толгойд хитээд автсан боловч контакт гарсангүй. Маш сайн хамгаалж чадлаа. За хөхөлнгийн тамирчныг идэхгүй тоглолт үзүүлж байна. Дахин санал өгчлөө. За их гоё. Толгойд довтлооны хувьд үзүүлж байна. Хөхөлнгийн тамирчин инх чиргэлийн хувьд явах хэрэгтэй дээ. Сүүлийн торгон шийдвэрлэх 3 дугаар үе ажиллах хэрэгтэй. Зонсон учраас дивжиний шүх санал өгнө. За тэр Онооны харьцаа 5-4 бол 10-5 болж байна. За Онооны харьцаа 8. За ингээл унтуулж байгаа л толгойд гинт хөхөлнгийн тамирчин 3 оноо авчлаа да. За 14 секунд явах. Дахиад явах хэрэгтэй байна да. Дууслаа да. Оноо ойрхон байна да. За ингээд авчихсан. За командын дараа өшгөлсөн гэж үзэж оноог тооцсонгүй. За ийм л зогссны дараа одоо өшгөлд орсон учраас оноог тооцсонгүй. За ийм л ерөөсө цаг дуусахад 1 секунд дутаахад хэрвээ сая зогс гэж команд өгөөгүйсэн бол ингээд дуусах байгаа байхгүй юу? 18 байж байгаа л 11 10 1 оноо. 11 10. Нэгээр илүү бол мянгаар илүү. Ингээд яг тэр ганд орж аврагч спорт хорон тэр чи ганд орж буян толгой ирээд тоглолт ерөөсө яг ингэж тоглосон цаг дуусахад хожиж явж байгаа л хожигдчих байгаа байхгүй юу? За цаг дуусчээ. За энхүү 18 харьцаагаар Улаанбаатар гас гарч төгссөн Алдрын спорт хорооны тамирчин Буян Шига 54 кг хэмжээний аваргын алтан медалийн болцлыг ангаж мөнгөн медалийг Дорн аймгийн тамирчин инх чиргэл хүртэж байна. За шагнал гардуулах хэслийн ажиллагаа үргэлжлээ явна да. За тэр толгойд ингэж гоё амжилттай болчих. За хөрөл медалийг Чингэлтэй дүргийн тамирчин Оюун Эрдэнэ. За мөн хөрөл медалийг Хүч спорт хорооны тамирчин Хүч спорт хорооны тамирчин Мөнгөн Цэцэг, мөнгөн медалийг Орхон аймгийн тамирчин Бат Цэцэг, аваргын алтан медалийг Алдрын спорт хорооны тамирчин Сувд Эрдэнэ хүртэж байна. Шагналыг Монголын цэргийн таеквондо холбооны нарийн ерөнхий нарийн бичгийн дараа ган төмөр оюутны таеквондо холбооны ерөнхийлөгч Алдар Баяр нарыг гардуулж байна.
За дахиад шгшээд алдар спорт ороо, аврагч спорт орооны хоёр шилдэг тамирч гарч ирж байна. Хөхөлөнгөөс аврагч спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Ханд, Улаанбулангаас алдар спорт хорооны за Хөхөлөнгөөс аврагч спорт хорооны тамирчин Ханд, Хөхөлөнгөөс гарч ирж байгаа бол Улаанбулангаас алдар спорт хорооны тамирчин Намуунаар аваргийн алтан медалийн нүдэ тоглохоор гарч ирсэн байна. Гас Намуун гарч ирж байна да. За Монголд одоо анх бага насны анх дэлхийн аврагч шалгалт анхны медалийг авчиж ирсэн. За мөн өсвөрийн Аз тим аврагч шалгалт тэмцээнд анхны хүрд медалийг авчиж ирсэн тамирчин Намуун алдар спорт хорооны тамирчин. За дивжин дээр олон улсын хэмжээний мастер Ган Эрдэнэ шүн явуулахаар гарч ирсэн байна. За алдар спортлоор өнгөтэй байна энэ жил. Онооны ярц нэг тэг. За та бүхэн яг шүүлтийн багжийг яг харж байна да сая. Багж хүн дээрөө л болоо ерөөсө оноо явах болчиход байгаа. Тийм Маш шудраг шүүлтчихэд байна. За дахиад контакт салсан байна. За одоо энэ чийжэн дээрх контакт маань өөрөө бүр жингийн өшгөлтийн хувь нь гарна. Тэгээд контакт маань одоо бүр нийлж ийн үгүй юу гэдэг нь гарна. Бидний байж байгаа юм чи. Шүмчэн дээр яг юм байна. За хоёр ханаа. Улаанбулангийн тамирчин ийм л мэдрэмжтэй тамирчин да. За онооны харьцаа 2-1. За хатхаа дахин оноо гаргаж байна. Маш хүчтэй хатгаж шүү. Оноог ингэж гаргаж гартал нь хатах нэг зүйл бас л бэлтгэл сургалт бол маш сайн хийсэн байна. За эргэлтээ тичээ юм. За төлөчийн шиг Хөхөлөнгөний тамирч амжтай дуртаж 3-2 ярцаа тоолж байна. За 4-2. За тэр орж иж байгаа зайд нь хатгаад оноог ямар гоё мэдэрч авч байна. Улаанбулангийн тамирчин Намууны хувьд. За толгой дэше хатгсан амжилтгүй. За 4-2 ярилцаатай Улаанбулангийн тамирчин Намуун 2 оноо илүү энэ үеийн тулаанд дуслаа. За эхний үед бас сонирхолтой тулаануудын зөвшөлтүүдийг харуулж байна. За зэвсэг түвшний алдар спорт орны тамирчин Намуун. За Монголын тэквондог өсвөрийн одоо анхны медалийг олон улсын давцангаас үлдэж байсан Монголын шилдэг тэквондогчд нэг. За хоёр дасгалжуулагч одоо гол юм аа ярьж байна да. Тийм ээ. 4 жилд нэг болдог шүү. Бүх ард түмний спортын их наадамж энд алтан медаль авахд бол бас цол зэрэгэн дээр хамаагүй өөр нөлөөлж явдаг юм бодогдоод ах юм. Тэгэлгүй яах вэ? Цол зэрэг одоо энэ төвөөс тамирчин бол одоо спортын мастер болсон шууд хангадаг. Төрөөсөн тамирчин. Тийм учраас цол зэрэггүй тамирчны одоо маш том боломж гарч ирж байна шүү дээ. А нөгөө талаасаа бас энэ бол
Монгол улсад 4 жилд нэг удаа болж ийнэ гэдэг нь Монголын олимпик гэж хэлж болно. Үе үеийн одоо бүх тамирчдын амжилтын гараа болсон одоо тэмцээн бол яах аргагүй. Монголын бүх ардны одоо их наадам бол зөв ясанд одоо аргагүй орно гэж боддог. 1961 онд одоо хамгийн анх Монгол улсад бүх ардны одоо их наадмыг зохион явуулж ихсэн түүхтэй байдаг. За намун дахиад нэг оноо авсан 5-2 харьцаатай болж байна. 2 дугаар үеийн тулаа. За эмэгтэйчүүд мөн 2 минутаар 2 минут. 2 минутаар олон улсын жишээ дагаа. Унсаа энэ цануулга унс. За 6-2 харьцаатай. Зэвсэг төвчний алдар спорт хорон тэмэрч намун 4 оноо илүү. За 7 боллоо 5 онооны илүүтэй болсон. За минут 16 секундын хугацаа үлдчихээр 2 дугаар үеийн тулаанд дуусгаад 8-2 боллоо. 6 онооны зөрүүтэй болж байна. За эх орны 21 аймаг 9 дүргээс ирсэн. За Эрдэнэ хотод засгажуулагч 5 хүн төлөвлөсөн харж байна. Монголын таеквондогийн үндэсний шигшээвгийн анхны засгажуулагч өдгөө одоо өөрийнх нь шавнараас одоо олимпийн наадамд оролцох эрхээ авсан. Азийн аваргын медальтанд төрсэн хэмшилдэг засгажуулагч энэ удаа алдрын намууныг дасгалжуулж энэ удаагийн шигшээ тулаанд оролцож байна. 45 секундын хугацаа үлдлээ. За дахиад нэг оноо эргэлттэй өшөлтөөр дахиад нэг оноо өмнө түүж өгч байна да. За 12 харьцаатай боллоо. За га эрдэнэ шүүгчийг та бүхэн харж байна. За эргэлттэй өшгөлт гүйцэтгэсэн 2 оног нэмэлт тоноо 2 оног өгч байна. За урагч спорт хорооны тамирчин Ханд 2 оноотой явж байна. За намууны хувьд бол одоо яалтч бол одоо шин залуу тамирчин хүч төрөн орж ирж байгаа. Өсвөрөөс орж ирж байгаа шүү дээ тийм ээ. Хүчтэй өсөлтөж болж. Одоо ийм сайхан тамирчин одоо ингээд аргагүй л үнэхээр сайн тоглолтыг үзүүлж байна да. Бэлтгэл сургуульд сайн байна. За 12-2 харьцаатай 10 онооны зөрүүтэй Улаанбулангийн тамирчин алдрын намун 10 онооны илүүтэйгээр энэ үеийн тулааныг дуусглаа. За таеквондогийн спорт ороос хөгжил хэр гарч ирж байгааг одоо эндээс бэлхний харж болох юм. За энэ тулаануудын тоглооны хувилбаруудыг харъя. Цээжинд энэ бол оноо олсон баг. За тийчээ. Гоё эргэлттэй өшгөлтэй тий. Ямар гоё мэдэр шишглээ сая. За урагч спорт хорооны дасгалжуулагч Оюн бэлэг багш тамирчиндаа зааварчилгаа өгч байна. За Хөхүүлэнгийн тамирчин бол бас хашир дуршлагатай тамирчин шүү дээ. Тий. Зөв Азийн наадмаас их орондоос хүрд медаль авчижсэн. За Солонгостоос олон улсын тэмцээнээс мөнгөн медаль авчижсэн. За намууны хувьд бол одоо дэлхийн аварга шалгалт тэмцээнээс хүрд медаль авчижсэн юм тамирчин байгаа. За алдрын намуу Улаанбулангаас аврагчийн Ханд 12-2 10 оноотой илүүтэй байна. За болоогүй те бүтэн үеийн тулаан байна шүү. За тий тоглолт яаж ширгэж болно? За аврагч спорт хороо маань. За ер нь тухайн аврагч спорт хороогоор 30 мянган одоо хүн үйлчлүүлж спортын 8 төрлөөр 9500 тамирчид одоо тогтмол оролцсон. Онцгой эдлийн албан агчдын дунд жилд 20 гаруй тэмцээнийг амжилттай зохион байгуулж идэг юм байна. За мэдээж онцгой эдл маань үндэсний аюулгүй байдлыг хангах болцсошгүй гамшигын аюулаас ард иргэдийн амнаас эрүүл мэндийн өмч хөрөнгийг авран хамгаалах одоо өөр хүлээдэг нь ойлгомжтой. За 4000 гаруй албан агчтайгаа бие балдрыг чирэгжүүлэх бэлтгэл, бэлэн байдал, мэрэгжлийн ур чадвар, ажлын чадварыг нэмэгдүүлэх, тамирчдын амжилтыг авахлахад одоо хүрх нэг алхам албан хаагчдынхаа одоо биеийн тамирын спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. За энд нэг сонирхолтой зүйлийг одоо дурдхад түүхийг иргэн сөхөд ардын өвсгтэн 40 жилийн ой хөгтөж бүх ард түмний дангадхуйр спартакиадыг одоо үйл зооны спортыг 17 төрлөөр 1961 онд явуулж исэн байдаг юм байна. За тус жил бол одоо нэгдсэн дөнгөөр биеийн тамирын спортын алдрын спорт хороо за булган нийгэмлэгүүд тэргүүн барьж шалгарч ирсэн байдаг юм байна. За тоглолтын шийдвэрлэх 3 дугаараар 13-2 харьцаагаар алдар спорт хорооны тамирчин намун тоглолтыг хошуучж байна. За 14-2
За аргагүй бол дэлхийн аваргын медальтай тамирчин гэдэг. Үнэхээр л тоглолт үнэхээр өөр байна чанга байна. За энэ аваргын алтан медалийн болцыг алдар спорт хорооны тамирчин наман хүртэж мөнгөн медалийг аврагч спорт хорооны тамирчин ханд хүртэж байна. За дороос хүчтүр орж ирж байгаа наман бол одоо өрсөлдөгч 12 онооны зөрүүтэйгээр ялснаар энэ удаагийн Монголын бүх ард түмний спортын 14-р их наадмаас анхны алтан медаль хүртэж байна. За шагнал гардуулах ёстой ажиллагаа үргэлжлээд явагдсан. За саяын болсон тулааны хамгийн сонирхолтой үеүүдийг үзэгч та бүхэндээ удаашруулан харуулж байгаа. За энэ хүлээн ажиллагаа бол үнэхээр сайтай. За энэ ухтуулсан юм байна. За шагнал гардуулах ёслын ажиллагаа 54 кг-ийн жингийн медаль авсан тамирчид шагналын давцан дээр гарч ирсэн байна. За аврагч спорт хороо. За хөтлийн гал унтраах тэг 61-р ангийн тамирчин бэлэг сайхан хөрөл медаль. Мөн хөрөл медалийг Орхон аймгийн тамирчин Азхүү, мөнгөн медалийг Дорнод аймгийн тамирчин Инх жаргал аваргын алтан медалийг алдар спорт хорооны тамирчин Буян Шигаанаар хүртэж байна. За Монголын Олимпик тэквондогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Отгонбаатар шагналыг гардуулаа өгч байна. За шагналыг Монголын тэквондо холбооны тэргүүлэгч шүүн Ноён Батболд шүүгчдийн зөвлөлийн дарга олон улсын шүүгч Отгонбаатар өгч нар гардуулж байна. За 4 жилд нэг удаа болдог Монголын бүх ард түмний спортын их наадам энэ жил 14 дахь удаагаа зохиогдож 1-р сараас 8-р сарын хооронд спортын 24-р зохиогдсон. За 24-нд өвөл зууны 18 төрөл, пара спортын 2 төрөл, 24-р Монголын тамирчид ур чадвараас өрсөлдөж аваргуудаа тодруулах юм аа. За Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчд, инженер техник ажилчид үзэгч та бүхэндээ Монголын бүх ард түмний спортын 14-р их наадмын тэквондогийн шувтрагийн тулаануудыг шууд дамжуулан эх орон даяар үзүүлж байна. За тулаанууд бол сонирхолтой өрсөлдөөнтэй эх орны өнцөг улан бүрээс хүрэлцэн ирсэн жинжингийн аваргуудаа алтан хүрэл медалаа хүртсээр байна. За Хөхүүлэнгээс алдар спорт хорооны тамирчин Янжил хам, Улаанбаатараас хүч спорт хорооны тамирчин Ууган тамирнаар эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн аваргын алтан медалийн төлөө тоглохоор гарч ирж байна. Ливжэн дээр тэмцээний шүүн явуулахаар олон улсын хэмжээний мастер лавгд орж гарч ирсэн байна. За бүх ард түмний их наадам маань одоо. За тамирчтай үзэгч та бүхэндээ танилцуулъя. Хөхүүлэнгээс алдар спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Янжин Там, Улаанбаатараас зэвсэлтүч хүч спорт хорооны тамирчин Ууган тамирнаар энэ жингийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхээ авч тулаан үргэлжлээ явагдана. За Хөхүүлэнгээс гарч тоглож байгаа Янжил хамын хувьд бол за үнэхээр хашид урсгалтай тамирчин шүү дээ. Төв дэлхийн олон улсын тэмцээнд оролцсон 2015 оны Оросын холбооны улсын Челябинск хотноо зохиогдсон дэлхийн авраг шалгалт тэмцээнд одоо 4 тоглож ялж 5 дахь тоглолтын дээр бүр хөрөл медалийн төлөө тоглож ялагдаж 50-ны тамирчинд ялагдаж шагнал 5 дугаараар эзэлжсэн юм хашид урсгалтай тамирчин. За толгойд амжилтад орчих 3 оноо авлаа. Үндсэн шишээгийн тамирчин үнэхээр ашиг төвчлээ. Одоо бас дасгалжуулагч ажил хийж байна тийм ээ. Давхар одоо ийм хөдөлмөрч. За дахин толгойд ишгэлж дахин 3 оноо авлаа. За Ууган тамирын хувьд бол шин залуу тамирчин энэ удаагийн бүх ард түмний их наадамд нөгөө зооноос шалгаж гарч ирж учраад харан тоглож байна. За их нуруулаг тамирчин шинээр гарч ирж байгаа юм байна да. Шинээр гарч ирж байгаа. За энэ томоохон тэмцээнд одоо гарч иж пенальт ч нэгдэг л одоо бас хэрхэн бас за өсөж байгаа тамирчид энэ удаагийн бүх ард түмний спортын их наадмын шигшээ тулаанд бас хэд хэдээрээ гарч ирсэн байгаа. За энэ хоёрын тулаан 2 минутаар 3 үе үргэлжлэнэ. Эхний үеийн тулаанд дуусахад
50 секундын хугацаа үлдэж байна. За 8 тгээ харьцаатай Хөхөрлөнгийн тамирчин Алдар спорт орооны тамирчин Янжин Там тэргүүлж байна. За эхний үед 8 оноо аавна гэдэг л аргагүй хашир туршлагатай тамирч одоо Оноо алдахгүй шүү дээ. алдахгүй л дээ. Эхлээл гараад туршлага гэж байна бас. Үнэхээр авьяас урч чадвартай, улсын авраг болоод ер нь Монгол оронд болдог их тэмцээнүүд бол түрүү авдаг энэ тамирчин Янжин Там олон улс төв дэлхийн тэмцээнээс хүртэл Монгол орондоо медаль авч ирсэн. Монголын таеквондогийн бас нэг үеийн түүхийн хуудсыг бүтээсэн юм алдартай тамирчдын нэг юм аа. За 9-ийг боллоо. 13 секундын хугацаа үлдсэн, 12 секундын хугацаа үлдсэн байна. За залуу тамирчны хувьд бол эндээс оноо авах хэрэгтэй шигшээ тулаанд. За ийм сайн тамирчинтай зоригтой, харамсахгүйгээр туршлага судлаад тоглох хэрэгтэй тий. За эхний үеийн тулаанд дуслаа. За Янжин Тамын хувьд олон улсын хэмжээний мастер, за олон улсын тэмцээн тэр тусмаа Гонконг хотноос жил болгон уламжлал болгон зохион явуулдаг. За ингээд 9-ийн харьцаатай энэ үеийн тулаанд олон улсын хэмжээний мастер Янжин Там өрсөлдөгчөө ялж шигшээ тулаа маань үргэлжилж байна. Үзэгч та бүхэндээ Монголын мэдээ сувгийн уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд 15 цагийн мэдээний дараагаар шууд нэвтрүүлгээ үргэлжлүүлэн үзүүлэх болно. За Корея Япон олон улсын тэмцээний алтан мөнгө хүрд медальтай. Азийн алтан цом тэмцээний алтан медальтай. Ийм ашиг туршлагатай тамирчин байгаа. За Янжин Тамыг та бүхэн харж байна. Дасгалжуулагч өгш Эрдэнэбаатар огш байна. За хүч спорт ороод энэ удаагийн тэмцээнд бас нэлээд олон тамирчин финалд гарч ирсэн байгаа. За 10 тгээ харьцаатай болсон байна. За ууган тамир Улаанболонгийн тамирчин сануулга авлаа. За 2 дугаар үеийн тулаан 11 тгээ харьцаатай болсон байна. За үнэхээр одоо хашир туршлагатай Янжин Тамын хувьд оног нь түүж байна да. Нэг-нэгээр наваа л. 11 тэг. Оноо ерөөс алдахгүй юм шүү дээ. Ийм чадахгүй л алдаж чадахгүй гэж байгаа шүү. Туршлагатай тамирчиж ерөөсө. Тэнцүүхээ явуулж байгаа л эцсийн мөчтөл оноогоо түүдэг хүмүүс байна. 11 тгээ харьцаатай 2 дугаар үеийн тулаан. За бүх ард түмний их наадмын 57 кг-ын жингийн аварга алтан медалийн төлөө өрсөлдөж байна. За эргэлттэй тичээгийн хийх үед нь шууд өшөлтийг 20 зогсоогоод блок тавиад ингээд 12 онооны нэмэлт үеийг гараад онооны элтаа байдлаар Хөхлөнгаас гарч тоглосон Алдрын спорт хорооны тамирчин Янжин Там аваргын алтан медалийн болцыг хангаж мөнгөний медалийг хүч спорт хорооны тамирчин Ууган тамир хүртэж байна. Баяр хүргэе. За хашир туршлагатай энэ тамирчид бол одоо ингээд үнэхээр одоо хойч үедээ бол хамаг байдаг үнэт зүйлээ үлдээдэг гэдэг эндээс харагдаж байна. Олон улсын хэмжээний мастер Алдар спорт орооны тамирчин Янжин Там Монголын бүх ард түмний спортын 14 дугаар их наадмын аваргын алтан медалийг хүртлээ. За ингээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжлээ өгч байна. За хөрөл медалийг Орхон аймгийн тамирчин Баасан ханд, мөн хөрөл медалийг хүч спорт хорооны тамирчин Мөнх Туяа, мөнгөн медалийг аврагч спорт хорооны тамирчин ханд, аваргын алтан медалийг Алдар спорт хорооны тамирчин Намуунаар хүртэж байна. За шагналыг Монголын таеквондо холбооны зөвлөх хөгш Ким Кёнте, за Ахмад огш лавганаар гардуулахаар гарч ирсэн байна. $1961 оноос хойш одоо Монголын бүх ард түмний спортын их наадам 14 дахь удаага энэ жил зохион байгуулагдж байна. 14 дахь удаага спортын 20 төрлөө, өвөл зуны спортын 18 төрөл, пара спортын 2 төрөл, нийт 20 төрлөөр зохиогдож байгаа. Энэ удаагийн их наадмын таеквондогийн шигшээ тулаанууд
спортын төв ордны А танхимдынхөө үргэлжлэн явагдаж байна. За 58-аас ихэд их одоо болоод одоо 3 цагийн мэдээ орсон байна. 15 минут завсарлаа 15 минутын дараа 3 минутаас ихний үстэй яваа. Тэр би ядалтаас ингэж байгаа. Тэнэг усаа 15 минут. Ус. Сайн уу? Тахан зот. Амар хал 29 гэсэн шүү дээ. Тэ. Өөр гайгүй явчихлаа. Манайч угаасаа баг байна гэж байх хэрэгтэй. Зурлцаар байгаа. Тэ. Энд шууд энд мэдээгсээр байгаа. Европын арга шууд авсан байлаа. Одоо сар Европын арга 15 хоног олимп тэгээд 4 хоног наадам гэл энэ 190 тэгээд дуус. Тэ амар л. Гояг. Онцгой нэг авч байгаа юм. Франц 7 дээр зүрх. 10-аас нь тоглож яваад төлөө гэсэн. 3 тоглож яваадсан. Энэ дээр дууссан. Энэ дээр л тавьчихвал бол дөнгөж иргэл аваад байвал бараг тэр тайзан дээр нь авсанчлаа. Тэгвэл ийш нөгөө хүнээ дагуулж ирэхэд бол тийш гараа явчих. Тэг би босчход цэцэрээ заалгаж гэсэн гэж бодчих. Яг зүгээр цаг тэгээ би нөгөө аль тулаануудаа шигч байгаа. Зүуд Тэмүүжиг л байна. Тэгээ шагал тулаан гэж байгаа учраас нэг яриагүй хүн үүд байгаа даа. Таавхар тэгж дивсэн. За үзэгч та бүхэндээ Монголын мэдээ сууг өдрийн мэдээ сурвалжлагаар олдгсон 15 цагийн мэдээгээ өргөлөө. Одоо үзэгч та бүхний анхаарлыг Улаанбаатар хотноо байрлах спортын төв ордны төв танхим буюу А танхим анхаарлыг хандуулж байна. За энд таеквондогийн Монголын бүх ард түмний спортын 14 дугаар их наадмын шигшээ дулаанууд үргэлжлэн явж байгаа маа. За бүх ард түмний спортын их наадмын таеквондогийн тэмцээн эрэгтэй 6, эрэгтэй 8, эмэгтэй 6 жингийн ангиллаар одоо шилдэг тамирчид маань ур чадвараас өрсөлдөж байгаа. За одоо үзэгч та бүхэнд энэ удаагийн хамгийн сонирхолтой тулаануудын нэг 58 кг-ийн жингийн эрэгтэйчүүдийн тулааныг үзүүлэхэд бэлэн болсон байна. За бүх талаас зэвсэг түвшний алдар спорт орооны тамирчин Түмбаяр, улаан талаас хүч спорт орооны тамирчин Батэрдэн нар бүх ард түмний спортын 14 дугаар наадмын шигшээ тулаанд тоглохоор өрсөлдөгчдөө ялан за энэ удаа аврагын алтан медалийг хэн хүртэх вэ гэдэг нь тодорхойр тулаанд бэлэн болсон байна. За дэвжин дээр Монгол Улсын спортын мастер Монгол хүн шүү явуулахаар гарч ирж байна.
За Монголын таеквондогийн алдартай тамирчдын нэг 58 кг-ийн жингийн тамирч Молмын Түмбаяр Азийн наадмын анхны хөл медаль их хуранд авчирж ирсэн. За 2016 оны Аз ТV-ийн аврах шалгалт тэмцээнээс мөнгөн медалийг хүртэж ирсэн. Молмын Түмбаяр маань хөх булангаас гарч тоглож байна. Алдар спорт хорооны тамирчин. За үнэхээр л гайхалтай тоглолтыг үзүүлж чаддаг. За таеквондогийн спортоор 10 гаруй жил хичээлж байгаа. За анх бол одоо Улаанбаатар хотын Баянзүрхт өргөт өршлөх нэгэн бүл клуб Солонгоо гişin удирдлагын бэлтгэл сургалтаар базааж ирсэн. Энэ тамирчин маань одоо үндэсний шишээ багийн бүрэлдэхүүнд орж алдар спорт хорооны тамирчин болоод одоо ингээд энэ удаагийн Бухартын спорт гадад финалдж байна. Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан. За өөрийн сургуулийн нэрийг бас Монгол орон даяар 10 жил мандуулж явна да шилдэг тамирчин да. За оног авсан. Эхний оног авсан Хөглөнгийн тамирчин. За өнгөрсөн 2016 оны оюутны улсын аврах шалгалтанд мөн алтан медаль авсан. За хүч спорт орны дасгалжуулагч. За эхний оног алдар спорт орны тамирчин авсан. За Улаанбаатарын тамирчин. За хойш онсон учраас сануулга авч байна. Улаанбаатарын тамирчин хүчин Батэрдэн. За Улаанбаатараас гарч тоглож байгаа Батэрдний хувьд игэл бага наснда Улаанбаатар тийм Багнуур дүүрэгт гард клубт бэлтгэл сургалтаа анх хийж эхэлсэн. За одоо амжилтуудаас дурдвал 2012 онд Тайланд Open тэмцээнс хөрөлт медаль хүртэж ирсэн. За 2013 он Солонгос улсад Чежи хотод зохиогдсон тэмцээс алтан медаль хүртэж ирсэн. За 2012 онд мөн хөрөлт медаль хүртэж ирсэн. 13 онд Солонгос улсын Гёнгму зохиогдсон олон улсын тэмцээнс мөн алтан медаль хүртэж ирсэн. За цагдаагийн ерөнхий газрын хүч спорт хорооны тамирчин Батэрдэн Улаанбаатараас гарч тоглож байна. За биенийхээ тоглолтыг бол маш сайн мэддэг. За Тичагийн эргэлт өшгөлт. Онооны хүч өрсөнгүй. Үнэхээр 180 градус эргэлт өшгөлтийг гайхалтай чадварлаг гүйцэтгэлээ. За эхний үеийн тулаанд уссан нэгтгээ ярьцаад алдар спорт хорооны тамирчин Түмбаяр 1 оноо илүү байна. За дасгалжуулагч үсэн шоугийн дасгалжуулагч Эрдэнэбаатар багш. Дасгалжуулагчаар ажиллаж байна. За эндээс оноо авсан үзүүлэлтүүдийг хамтдаа харъя. За хөл явсан юм эргээд өшгөлсөн. Азийн спортын наадмын хөрөлт медаль, Аз ТV орон шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, хөдөө аж ахуйн их сургуулийн тамирчин Түмбаяр, үндэсний шигшээ багийн тамирчин 10 гаруй жил одоо Монголын таеквондогийн спортын тулааны энэ төрлийн шилдэг тамирчнаар олон сайхан тулаануудаар үзэгч олноо баярлуулж байгаа юм тамирчин байна. За Улаанбаатарын тамирчин, хүч спорт хорооны тамирчин Батэрдэн Багнуур дүүргийн гард клубээс гараагаа эхэлсэн. Цагдаагийн ерөнхий газрын хүч спорт хороосоос энэ удаагийн Монголын Бухарт түвний спортын 14-р их наадамд ур чадвараа сорь өрсөлдөж байна. За 2 дугаар үеийн тулаа эхэллээ. 1 оноо илүүтэй алдрын тамирчин Түмбаяр явж байгаа. За ингээд ямар гоё ихлэлт вэ. За 3 оноо авсан. За хүчээ Батэрд 3 оноо авч байна. За одоо сайхан зоригтой тоглох хэрэгтэй. Ерөөсөө шийдсэн сайхан тоглолтыг үзүүлж. За одоо ухраад байгаа учраас санал болчлаа. За Түмбаяр 1 оноо авсан 3-2 харьцаатай болсон. Ямар гоё 3 оноо авбаа. За үнэхээр зоригтой сайхан тоглож байна да. 1 оноо бас таргуулаар 1 оноо алдаж 3-2 харьцаатай болж байна. За энэ хөх талбайгаас гарч болохгүй. Хөх талбайгаас одоо гараа удаа дараалал гарч байгаа учраас дахин сануулга авчлаа. За таеквондогийн спорт түүхэн хөгжлийн явц дэвжээ өөрчлөгдсөн. За 4 талтай байсан одоо 8 талт болгосон. Энэ бол одоо яг тулааныг сонирхолтой үзэгчдэд үзүүштэй болгохын тулд одоо таеквондогийн олон улсын стандартын дагуу энэ талбайтай болсон байгаа. За тэнцлээ. Тэнцлээ дээ за. За 1 минутын хугацаа үлдсэн байна. 2 дугаар үеийн тулаанд дуусгав. Дэвжээ мэдрэх, өрсөлдөгчөө мэдрэх гэдэг бол таеквондог одоо гол үзүүлэлт хурдтай хүчтэй хараа сайн гэл одоо энд олон зүйлийг ярьж болно доо.
За 360 градус Толичигийн за амжилттай боллоо. Толгойд бол ночлоо да. Гэхдээ өөрөө Контакт нийсэн. Контакт хийсэн үү? Унсан учраас санал авч байна. Өдөөс нугтуудаад нэг оноо авчлаа. 4-3 боллоо. За Монгол хөөж өгшөөж байгаа. За тулд гэж шаардж байна. Хоёр хашид туршлагатай тамирчид бол би нэг маш их анж тоглож байна да. Анаараагүй тийм ээ. Ороогүй. 4-3 хэвээрээ. За техникийн саатлах гарч байна. За энэ цахим систем маань. За зууралдах үед бол энэ контактыг салждаг. За Монголын Төмөнбаяр гэдэг хөдөө аж ахуйн их сургуулийн тамирчин зэвсэг түвшний алдрах спортоор үндсэн шоугийн тамирчин байна. За 4-3 харьцаатай нэг л оноо илүү. Түрүүн бас л нэг оноо илүү дууссан. 3 дугаар үед дээр л одоо бүх ард түмний спортын их наадмын аврах юм бэ гэдэг нь тодорхой юм байна. За үнэхээр ашиг дурслагтай хоёр тамирчин бол одоо Бат Эрдэнэ хувьд бас л гоё тоглолтыг үзүүлж шүү. за таквондогийн нөгөө гайхамшигтай алдартай өшгөлүүл техникүүдийг бол харуулж байна да. 360 гээд эргэж хөлийн хууралт хийгээд толгойд онж зөхиод тэр. Ур чадвар үнэхээр өндөр болсон байна. Олон улсын төвшөнд одоо Монголын таквондо хөгжиж байна да. За ингээ 3 дугаар үед бол За хүчин өсөнгөө. За дивжиний боолнд Бат Эрдэнэ маш сайн мэдэж тоглож шүү. зороо буцаж гараад ирсэн. За Молмын Төмөнбаярын хувьд бол үнэхээр хашид туршлагатай. Энэний үдээс одоо хамаагүй бас юм хийж орж болохгүй. Тэрийг бол Бат Эрдэнэ маш сайн мэдж байгаа. За дабл чек өшгөлтийг гүйцэтгэлээ. Амжилтгүй. За эргэлтээ тичээгээ, алхалтаа тичээгэлээ. Амжилтгүй. За хүлээгээл анаал. За тоглолтын 3 дугаар үед бол 5 секунд эзэн 1 минут хугацаа. за 1 минутын хугацаа үлдэж байна. Энэ оноо ойрхон явах нэгчлээ. Монголын үндэсний олимпиад орны дид эмгэгч Данилан багш маань хүрэлцэрсэн байна. 1-2 оноо болоод ойрцоогоо хайж. За ингээ унаад иж болохгүй байгаа юм даа болно. Хоёр сануулга нэг оноо болоо явчих тийм ээ. Тэгээд нөгөө хоёр сануулга маань торгуул болоод нөгөө өсөлтөж тамирчин нэг оноо болоод очиждаг. Ингээд нэгээр илүү болоо явчих. Тий. За 40 секундын хугацаа үлдсэн байна. Нэг оноо илүү алдрын Төмөнбаяр. За зоригтол тоглох хэрэгтэй дээ. 32 секундын хугацаа үлдсэн байна. За зэвсэг түвшний алдрын спортороо. За 5-3 болтой. Энд л ингээд алдаад байгаа. Нэгээр яваад байвал ингээд алдаад байна шүү дээ. За алдар 42 тамирчин. За сайн мөргөлдчихлээ. Энд юу болчих вэ? Сануулга авлаа. За За хөхтал торгуулаад сануулга аваад нэг оноо нэмэгдээд 5-4 ярьцад. Хил орхон мэд 18 секунд үлдчихлээ. за цаг дуусахад 15 секунд үлдсэн. За та хин авраг бай. За хэн авраг шин залуу авраг төрж. За 9 секунд. Явгал хэрэгтэй байна дээ. 4 секунд 3 секунд. Явах хэрэгтэй. Ингээд цаг унчлаа. За ингээд тал. За үнэхээр бас гоё тоглолт үзүүллээ дээ.
Түнбаяр энэ жингийн аваргын алтан медалийн болцлыг хангаж мөнгөн медалийг хүч спорт хорооны тамирчин Бат Эрдэнэ хүртэж байна. За гоё дулаан боллоо. Үнэхээр л ойролцсон. За үнэхээр ойролцсон. Тэр үнж дэвжээс гардаг л одоо өөрт нь алдаа оллоо шүү дээ энэ тоглолтоос харахад. За хүрэл медалийг Сэлэнг аймгийн тамирчин Уран Цэцэг, мөн хүрэл медалийг Хилчин спорт хорооны тамирчин Төвсөн Заяа, мөнгөн медалийг хүч спорт хорооны тамирчин Ууган Тамир, аваргын алтан медалийг Алдрын спорт хорооны тамирчин Янжила мөртөж байна. За шагналыг Монголын үндэсний олимпийн орон бид ерөнхийлөгч ардын багш Дамдан багш гардуулж байна. За ингээд алтан хүрэл медалаа өртөж байна. Олон улсын хэмжээний улс төр Янжил хам олон жил одоо таквондогийн спортоор Монгол түмнээ баярлуулж байгаа. Үнэхээр шилдэг эмэгтэй тамирчидтэй нэгтэй. Алтан медаль өртөж байна. Бүх ард түмний спартакиадын алтан медалийг хүртлээ. За шагналыг Монголын үндэсний олимпийн орон дэд ерөнхийлөгч 1980 оны олимпийн наадмын мөнгөн медальт Дамдан багш маань гардуу мөн түнчлэн биеийн тамир спортын хөгжлийн төвийн захиргаа санхүүг хэлтсийн дарга Батцорг нар гардууд өглөө. За энэ хүн жингийн бүх ард түмний их наадмын алтан хүрэл медалийн эзэд тодорч байна. Яхан сум хөтлөгтнөө таеквондогийн спортоор хичээлж эхэлсэн. За Улаанбаатараас гарч тэглэж байгаа Орон Бэлэг. За Гүгүлангаас гарч тэглэж байгаа Хишгэ Хүсгэл аймагт анх таеквондо спортоор хичээлжилсэн. Зааса хоёр татаад Хишгэ наачлаа. Толгойд. За анх одоо Хүсгэл аймгийн хүчит шонхор клубын багш Нарманд багшийн удирдлагаар анх таеквондогийн спортод хөл тавьсан. Хөхөлнгаас гарч тэглэж байгаа Хишгэ маань энэ удаа бүх ард түмний спартакиадад алтан медалийн төлөө тоглохоор гарч ирсэн байна. За ажиллах хэрэгтэй дээ. За унж болохгүй ингээд унаад байвал. За зүүн талын толичиг ишгэлт амжилтгүй. За 7% гарч ирж байгаа өшгөлт. За тоглолтын эхний үе өндөрлж байна. Онооны харьцаа 6-1 харьцаагаар аврагч спорт хорооны тамирчин Хишгэ тоглолт.
шүтж. За. За. За онцгой байдлын аврагч спорт хорооны тамирчин хишгээ. За дуршлагтай тамирчин 6-1 харьцаатай өшөөчилж байна. За өрсөлдөгч хүч спорт хорооны тамирчин Орон Бэлэг. За дэлгэсээ тавх харж байна. За аврагч спорт хороо, хүч спорт хороо, алдар спорт хороо гэж манай спорт том хороодууд бол одоо яа харахгүй Монголын бүх ард түмний спортын их наадмын олон төрөлд хүчтэй өрсөлдөгчтэй нийлбэр дүнгээр дүн гарах хэвээр. За ингээд За Орон Бэлэг одоо өөрийнхөө одоо шавийг ингээд тоглож байгаа тайлбарлал гэдэг бол үнэхээр хүнд байд юм аа. Яг үнэ хэлэхэд. За тэр төсмө одоо ингээд оноогоор одоо ингээд хожигж яваа үед маш их айцтай одоо тайлбарлахад баг өөрөө өмнөөс нь гарч тоглож байгаа юм шиг тийм сэтгэл одоо төрдөг. За Сэлэнг аймгийн Мараната хөтлийн Мараната клубээс гараагаа гэсэн Орон Бэлэг бол өсвөр залуучуудын нэмцэнд амжилтанд орсон насан туршидын шигшээ тулаанд шалгалсан байгаа. Монголын тахиквондогийн бас шилдэг тамирчдын нэг 62 кг-ын жин цагдаагийн ерөнхий газрын хүч спорт хорооны Орон Бэлэг. За дэлгэснээ тавх харж байна. За 7-1 харьцаатай энэ тулаанд онцгой байдлын ерөнхий газрын аврагч спорт хорооны тамирчин хишгээ 6 онооны илүүтэй явж байна. Гэхдээ бол болоогүй энэ дүү нэгдүгээр үеийн тулаан. За тэгвэл одоо Орон Бэлгийн маань хувьд энэ удаагийн одоо тэмцээнд бас пенальтж гарч иж байгаа нь үнэхээр том амжилт. За тоглох хэрэгтэй дээ. Ажиллах хэрэгтэй. За 2 минутаар 3 үе 6 минут болдог гэдэг нь бас маш их одоо хүнд хэн бэлтгэл сургууль цайтай л одоо хожино. За маш гоё зурж мэдэрч дахин оноо авлаа да. За 13-5. За энэ хөлийн хамгаалтанд нөгөө контакт байна тий. Сахим шүүлтээ. За 13-6-гийн харьцаатай Хөгүүлэнгийн тамирчин хишгээ оноо илүүтэл үргэлжлүүлж байна да. За эхний үеийн тулаанд дуусгаад 15 секундын хугацаа үлдсэн байна. За баруун талын таличийг хувь дутуу гарч байна. За цаг дуусчээ. За ингээд 12-ийн дэгдгээр Хөгүүлэнгаас гарч төгссөн аврагч спорт хорооны тамирчин хишгээ аврагийн алтан медалийн болцлыг хангаж мөнгөн медалийг хүч спорт хорооны тамирчин Орон Бэлэг хүртэж байна. Баяр хүргэе. За За шагнал 58 кг-ийн жингийн шагнал гардуулах ажиллагаа боллоо. Хөрөлт медалийг хүч спорт хорооны тамирчин Боён Жаргал, мөн хөрөлт медалийг Баян гол дүргийн тамирчин Төвшин, мөнгөн медалийг хүч спорт хорооны тамирчин Бат Эрдэнэ, аваргийн алтан медалийг алдрын спорт хорооны тамирчин Түмэн Баяр хүртэж байна. Шагналыг гардуулахаар Монгол улсын Олимпийн таеквондогийн 14 удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер онон, үндэсний шишээ багийн дасгалжуулагч бүгд 8 солонгос улсын иргэн Хоо Иньоноор гардуулахаар гарч ирсэн байна.
бүтээлчд үзэгч та бүхэндээ. Олимпийн таквондо гэдэг нэр бол их учиртай. Олимпийн наадамд таквондочд маань оролцоно гэж одоо бэлэгдэж байсныг одоо би сайн санаж байна. Монголын Олимпийн таквондогийн холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга ерөнхийлөгчд одоо бүгд л Олимпиад Монголын тамирчин оролцсон медаль авах гэсэн мөрөөдөлтэй байдаг. За ингээд удаа эхэллээ. За алдрын бэлгүүн хөх талаас, улаан талаас дархны Батбэлэг 63 кг-ийн жингийн аваргын алтан медалийн төлөө шултрагийн тулаан байна. За Дархан аймгийн тамирчин Батбэлгийн хувьд бол олон улсын нээлттэй тэмцээний мөнгө хүрэл медальтай. За өсвөрийн залуучуудын улсын 5 удаагийн аварга. За Олимпийн таеквондогийн 5 дугаар их наадмын аварга. За 2015 оны насан туршийн улсын аварга шалгуур тэмцээний мөнгөн медальтай. Хүүхдийн спорт их наадмын аварга болж байсан. За Каст таун бүгд нэмж Солонгос улсын элчин сайдын нэрмж тэмцээнүүдийн аварга. За насан туршийн улсын аварга шалгуур 2 тудаага орж байгаа. Дархан аймгийн нэрийг гаргаж байгаа одоо олон жил аваргалж байгаа ийм тамирчин байгаа. За алдрын спорт хорооны тамирчин бэлгүүний хувьд бол одоо бас хашид туршлагатай. За олон улсын тэмцээнүүдэд олон оролцож ирсэн. За Монгол улсын аваргаар олон удаа шалгарч ирсэн бас ийм тамирчинтай одоо таарч тоглож байна да. Ямар ганган техникүүд үзүүлж байна нэрээ. Үүндээ гоёмсог техникүүд 6-2 харьцаатай бас Улаанбаалгийн тамирчин 4 оноо илүү явж байна. За ийм л гоё шийдэмгий тоглолтыг үзүүлдэг дээ Батбэлгүүд. За дэвжин дээр олон улсын хэмжээний мастер хос эрдэнэ швей болж байна. За нурууны хувьд бол биенээсээ дутаад авах зүйл бол байхгүй. Хоёр тамирчны хувьд бол шатс бол ижлэхэн. За маш гоё хатгаж авлаа. За тэр жоохон занд нэрэхт л оноо гаргаад авчиж байгаа юм да. Бэлгүүний хувьд л. За маш гоё довтлооны хувьд үзүүллээ. 360 градус төлөчийг өвшгөлтийг үзүүллээ. Цаг дуслаа. За одоо ширсэн биш. За Дархан аймгийн тамирчин шүү дээ. Өдөр орон нутгаас өвчтэй тамирчин одон дөрж байна да яраас. Хотуудыг ялгаа ер нь алах байхгүй. За баруун талын Парамба төлөчийг өвшгөлтээр довтлоо ээж 7-4 болгож байна. За Роно Чики чавч өвшгөлт хийлээ. За дахин Роно төлөчийг Парамба төлөчийг хийлээ. Маш гоё амжилттай довтолж 9-8 болгож байна.
За командын дараа өшгөлсөн гэж үзэж 3 хоног цуцалж байна. За шүүгчид үнэхээр сайн харсан байна.